Энэ анх мөнгийг бодож олсон хүн өөрөөгөө ёстой гоц ухаантай гэж бодож байгаа тий. Ингээд GDP, улсын өр, валют, хүү, цалин, хадгаламж, банк гэдэл бас ажил хийдэг амьдралыг хүмүүст авчирсан. Би бас мөнгөнд дуртай л та. Гэхдээ энэ мөнгөтэй холбоотой зүйлс арай л уйдгартай юм биш үү? Ер нь томоор улсын эдийн засаг жижигтэй хүн яаж мөнгө олдгийг нэг бяцхан үлгэрээр ойлгуулж болох юм болов уу? Өнөөдөр бүгдээрээ шинээтэй хамт мөнгөний мөн чанарын тухай нэг бяцхан үлгэр сонсъё. Эрт өр цагт нэгэн жижиг арал дээр 3 хүн амьдардаг байваа. Өдөр болгон даалайд гарч загас барьдаг. Гэхдээ тэднэрт ямар ч хэрэгсэл байхгүй. Өдөр болгон гараараа барьсан загсаа иддэг байлаа. Эдийн засгийн хэлхээр бол хүн бүр нэг загас үйлдвэрлээд хүн бүр нэг загас хэрэглэж байна гэсэн үг. Нэгэн өдөр Батагийн толгойг энд ажиллаад доржоо цэцгийн хоёроос асууж гин. Та нар өдөрт нэгээс олон загас барьж болно гэж бодож ирсэн үү? Хэрвээ би олноор барьдаг хэрэгсэл хийчихвэл өдөр болгон гарах шаардлагагүй болно шүү дээ. Тэгвэл маргааш загас барихгүй л орой чи юу идэх юм? Яг уу тэгэд өлсөд өнгөрөндөө энийг хойшлуулсан хэрэглээ гэдэг юм шиг байлээ. Тэгэд Бата амжилттай загасны тор бүтээгээд өдөрт 3 загас барьдаг болов. Нэгийг нь өөрөө идээд нөгөө хоёрыг нь хадгалаад Батад хадгаламжтай болцсон. Анда нэг юм гоочхоо. Чин илүү загснаас нэгийг зээлж болох уу? Тэгээд би маргааш даалайд гарахгүй байжгаад гэртээ тор хийгээд дараа нь загсыг ч уцааж өгье. Тэгвэл чи тор хийж чадахгүй л яах юм? Тэгвэл уцааж өгч чадахгүй л дээ. Тор хийх гэдэг чинь өөрөө эрсдэлтэй штэ. Нэг загас өгөөд нэгийг нь буцааж авна гэж чи намайг тэнэг гэж бодоо юу? Эрсдэлтэй гэдэг мэднэ л дээ. Тэгвэл 2 загас буцааж өгье тэхөө. Тэгвэл амжилт хүсэн нэ за. За одоо энэ хоёр үе шатанд яг юу болоод өнгөрснийг бодоод үзье. Энд үе шат бүр өөрөн гэсэн эдийн засгийн нэр томьёотой байдаг. Тэрийг бас тайлбарлаад өгье. Нэгдүгээр үе шатаар Бата загсаа хойшлуулж хэрэглээд загсны тор бүтээсэн. Ингээд загас барих хэмжээ нэгсээд өөрөө идэх загас нэмэгдэж дээрээс нь хадгаламжтай болцсон. Хоёрдугаар үе шатаар Батад хадгалсан загсаа бусдад зээлдүүлж хүү авч эхэлсэн. Мэдээж хүү байхгүй бол Бата өөрийн хадгаламжаа зүгээр өөр хүнд өгөөд суухгүй штэ. Ингээд доржоо цэцгийн хоёр ч бас илүү их загас барьдаг болсон. Энэ нь эдийн засгийн өсөлт юм. Өнөөдөр бид өсөлтийг GDP гэдэг ойлголтоор ярьдаг. Үүндээ GDP өсөлт гэдэг чинь үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүмүүс илүү их загас барьж байгаа гэсэн үг. Тийм болохоор хүмүүсийн хэрэглээ бол өсөлтийн шалтгаан биш, харин үр дүн юм. Энэ загасны торчин зүгээр тэнгэрээс буучих зүйл биш шүү дээ. Тиймээс өсөлт хийхин тулд богино хугацаанд хүмүүс нэг бол хэрэглээгээ хойшлуулна, нэг бол хадгаламжаа нэмэх хэрэгтэй. Илүү хөгжсөн эдийн засгийн тогтолцоонд Бата загсаа гэртээ овоолоод байхгүй, харин банкнд хадгалуулна. Банк ч гэсэн адилхан энэ олон загсыг тор хийж чадах хүмүүст зээлдүүлээд дараа нь хүү авдаг байгууллага. Өсөлтөөс гадна хадгаламж өөр нэг чухал үүрэгтэй. Хэрвээ нэг өдөр арал дээр гинт цунами боллоо гэж бодоход загас хадгалаагүй хүмүүс бол шууд л өлсөд үхэхээс өөр аргагүй. Тийм болохоор түүхээс харахад их хадгаламжтай, бага өртөө, нөөц солиудтай улсууд эдийн засгийн хямралыг бол илүү амар давж чаддаг. За одоо дараагийн үлгэрээ ярив. Энэ үед арал дээр 30 орчим хүн амьдардаг болцсон. Өсөлт үргэлжлэлээр байхад 2 шин зүйл гарч ирсэн. Тэднэр бол компани болон засгийн газар. Загасны тор гаргаснаас хойш Батагийн бодол улам томроод эхэлсэн. Тэр бүр загасны цав хийхийг хүссэн. Гэхдээ ажилчдаа тэжээхэд бол дор хаяж 20 загас хэрэгтэй болохоор Батад өөрөөсөө 10 загас, цэцгээд оржоо 2 тус бүр 5 загас гаргаж хамтдаа компани байгуулсан. Гэхдээ хүмүүс яахаараа компанид ажилладаг юм бол одоо бүгдээрээ өөрөөгөө шинээр ирсэн шинэ гэж төсөөлье. Шинэ их өлсөж байгаа болохоор загас идэх хэрэгтэй. Тэгээд илүү хурдан загастай болохын тулд шинэ завтай хүний доор ажиллахаар шийдлээ. Компани сар бүр цалин өгөн. Гэхдээ шинэгийн хувьд компани хамгийн том үнц нь цалин биш, харин компани зав юм. Өөрөөр хэлбэл компани хөрөнгө юм. Энэ хөрөнгө гэдэг зав нь шинэгийн хөдөлмөрийг илүү бүтээмжтэй болгодог. Завтай даалайд гарахад шинэ өдөрт 10 загас барьж чадна. Энэнд гараараа барихаас хамаагүй дээр.
Гэхдээ өөрийн гэсэн хөрөнгө хуримтлуулахгүй бол насан туршдаа бусдын завин дээр ажиллаж агаад магадгүй нас ахаад бүр ажилгүйж болж болно. Тийм болохоор залуучуудын хийх ёстой хамгийн чухал зүйл бол компани хөрөнгөө өөрийн хөрөнгө болгох. Жишээлбэл програм бичдэг хүн компани сервер, компаниас өгсөн өгөгдөл, компани харилцагч зэргийг ашигладаг. Харин өөрийн чадвараа дээшлүүлээд өөрийн программист хүрэндэх нэр хүндээ ажмаар бий болгоод компани шинэгийн хувьд бол тийм чухал биш болно. Даанч зарим хүмүүс ажлын утгыг буруу ойлгодог. Тэд яаж захирлын уулыг доолоох, яаж бусад хамт ажилладаг хүмүүсийг доош очихээ л боддог. Эдийн засаг гэдэг чинь хэр хичээс нэг чинь биш, харин нийгэмд ямар үндсийг бүтээж байгааг чинь л хардаг. Харин тэр үндсэн нь ямар хөрөнгө хуримтлуулснаас шалтгаална. Тэгэхэд нэг хүний хамгийн чухал хөрөнгө бол түүний оюун ухаан юм. Эдийн засгийн систем зүгээр ажиллаа гүйцэтгэдэг хүмүүс хэрэгтэй байдаг ч системээс гарч чаддаг хүмүүс л нийгмийн дэвшлиг ахиулдаг. Ихтэй зүгээр хөрөнгө цуглуулад зогсохгүй тэр хөрөнгө нь бусдад бодит үнцэнтэй байх ёстой. Жишээлбэл бата завь алтаар бүрхэж гой харагдуулсан ч гэсэн баригдах загас нь нэмэгдэхгүй. Эдийн засгийн хувьд бусдад үнцийг өгөхгүй юм бол зүгээр л өөрөөгөө хөөргөж байгаа гэсэн үг. Арлын уршин суугчид ихсэх тусам хүмүүс өөрөө төлөхгүй байх, загас хулгайлах эсвэл монополдох зэрэг асуудлууд гарч эхлэв. Тэгээд засгийн газар гэдэг зүйл гарч ирсэн. Тэд дүрм тогтоодог, татвар авдаг, нөөцийг бас дахин хуваарладаг. Засгийн газар байснаар хүмүүст завь хийх, загас барих, мөнгө зээлэх, ажил хийх зэрэг нь урт хугацаанд утга учиртай гэдгийг итгүүлдэг. Түүнээс гадна бас нэг чухал үүрэг нь загасны бичиг гаргасан. Өмнө нь хүмүүс бүнд загас хадгалах бас хоорондоо солилцох нь маш төвөгтэй байлаа. Тэгэхээр нэг цаасаар орлуулчихъя гэд нэг цаас нь нэг загастай тэнцүү гэж тохирлоо. Энэ уум маш гой санаа байлаа. Гэхдээ нэг цаасаар нэг загас солих гэсэн ийм тохиролцоо хэр удаан үргэлжлэх юм бол загасыг хүн байрна, завийг хугацаа зарцуулж хийдэг. Харин цаасыг бол зүгээр хевлээд л болчихно. Нэг өдөр засгийн газар бонд барих ч юм уу, дайн хийх ч юм уу тохиолдолд улсын санд байгаа загас хүрэхгүй байхад илүү олон загасны бичиг хэвлжүүл яах вэ гэж бодоод эхэлнэ. Гэхдээ мөнгө хоосноороо бий болохгүй, бичиг ихсэх тусам нэг бичгээр авах загас багасах нь тодорхой. Өмнө нь нэг бичгээр нэг загас байсан бол одоо 5 бүр 10 бичиг хэрэгтэйж байж болно. Эн чинь бидний өмнө ярьжсэн инфляц. 3 дахь үйлгэрт арал дээр 300 хүн амьдардаг байлаа. Загас барих үе өнгөрөөд бүгдээрээ зээл аваад үл хөдлөхөд хөрөнгө оруулж эхэлсэн. Үл хөдлөхийн талаар та юу гэж боддог вэ? Гоё штэ. Бид байр авах хүмүүст зээл өгнө. Байрны үн өсөд байвал эрсдэлч багсан. Төлж чадахгүй байсан ч байраа хураагаад авчих штэ. Гоё штэ. Шаардлага нийцсэн орон байртай байх нь иргэний үндсэн эрх мөн шүү дээ. Үл хөдлөгийн үн өсөхөөр иргэд баяртай, бид ч дахин сонгогдно. Амар. Яа, батад ирэхэд үл хөдлөхөөс ямар их ашиг олж байгааг мэдхүү. Одоо загас барих шиг тийм хэрэггүй юм алга. Ингээд иргэдийн хадгаламжууд бүгдээр үл хөдлөх рүү урсаад компаниудад очих мөнгө багасаж, тор завь хийх хөрөнгө дутаад арал дээр загас нэмэгдэхэ болчихно. Эдийн засгийн хямрал ер нь жижиг зүйлээс эхэлдэг. Жишээлбэл нэг байр зарагдахгүй боллоо, барилгын компани мөнгөө төлж чадахгүй болсон. Тэгэхээр дагаад байрлагын зураг, дотор засал, тээвэрлэлтийн компани гэд бүхэлдээ хямралд орно. Хүмүүс бүгдээрээ засгийн газрын үүдэнд очиж жагслаа. Ийм байж болохгүй нэ. Яах вэ эдийн засагчаа? За одоо шин мөнгө оруулаад банк том компаниудыг авах бол жижиг. Ингээд дахин шин загасны бичиг хэвлэж банкуд болон компаниудыг авраад хүмүүсийн гарт өгч зарцуулахыг оролдлоо. Гэхдээ ингэснээр асуудал шийдэгдэх үү? Төр барьж байгаа намууд өөрийн хугацаанд эдийн засаг унахыг хүсдэггүй. Тэгээд янз бүрээр тоон үзүүлэлтэд гоё харагдуулахыг оролддог. Тэгэхээр зах зээлийг аврах нь дан ганц эдийн засгийн асуудал биш, улс төрийн асуудал болчихдог. Ер нь энэ арал дээр тийм олон орон сууц хэрэггүй. Үл хөдлөгийн хөөс, биткойн хөөс зэрэг буруу дохионы үр дүнд гарч ирсэн үзэгдэл юм. Бодит зах зээлийн үзүүлэлтээр л мөнгийг яг жинхэнэ хэрэгтэй салбар руу буцааж оруулдаг. Санхүүгийн хямралын дараах аврах орлого нь арал дээрх загсыг нэмээгүй. Харин ч илүү их бичиг таараагаад
үндсэн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа. Арал дээр дахин нэг шинэ өдөр эхэллээ. Хүмүүс эргэлзээ айдастай ч загстай гарсан. Амазоны үүсгэн байгуулагч Жеф Безос ингэж хэлжсэн. Хүмүүс надаас эх 10 жилд юу өөрчлөхийг их асуудаг, харин юу өөрчлөгдөхгүй бараг асуудаггүй. Энэ ертөнцийн эдийн засаг хувьсан өөрчлөгдөж байдаг ч гэсэн зөвхөн өсөлт уналтын хэмнэлт мөнхөд давтагдана. Эдийн засаг гэдэг чинь ерөөсөө л энэ хүн мөчлөг болон түүнийг анзаарч хамжаагүй хүмүүсийн туулсан зам нь лээ. Эдийн засгийн мөчлөг зайлшгүй явагддаг. Эдийн засагч Минскийн төвнийг санхүүгийн тогтворгүй байдлын таамаглал гэж нэрлэсэн. Нэг талаас нь харахад нэг юмны үн өсөх тусам хүмүүс улам их мөнгийг тухайн үед мод олж байгаа тэрм рүү хийгээд тэнцвэрийг нь алдагдуулдаг. Нөгөө талаар нь хүмүүс мөчлөгийг олж харахгүй байх нь бас л болцсохгүй зүйл. Хүн төрөлхтөн туршлага дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг. Тийм болохоор харж байгаагүй ирээдүгээ ерөөсө төсөөлж чаддгүй. Гэхдээ энэ арал дээр болсон 3 үлгэрээс харахад хүмүүсийн хийх ёстой зүйл бас их энгийн, хадгаламжтай болох, хөрөнгөтэй болох, нийгэмд үн цэн бүтээх. Өнөөдрийн бичлэгийг би How an Economy Grows and Why It Crashes гэдэг номыг уншсны үндсэн дээр хийсэн бөгөөд хэрвээ энэ сэдв танд сонирхолтой санагдвал та өөрөө бас энэ номыг нэг уншаад үзээрэй. Мэдээж энэ түүхэнд бол өөр олон салаа сэдв байгаа. Жишээ нь ядуурл яхаараа баячууд улам баяжаад байдаг вэ? Мөн хэрхэн хөрөнгөтэй болох вэ? Бид мөнгөө яаж зарцуулах ёстой вэ? Бас яаж мөнгө хадгалж чаддаг болох вэ? Энэ бүхнийг мэдхийг хүсвэл надад subscribe дараад өгөөрэй. Мөн бас лайк дараад өгөөрэй. Баярлалаа. Баяртай.